Өнгөрсөн 7 хоногт бол захим осчонд энэ барилга улс компанитай холбоотой мэдээллийг бол иргэд тавьсан. За үүнтэй холбоотойгоор бол Давхар аймгийн цагдаагийн газар, мэргэжлийн хэлтийн газар, байгаль орчин аял жуулчлалын газар, за мөн одоо энэ хонгол сумын удирдлагууд болон экологийн цагдаагийн албанаас хамтарсан энэ үзлэг шалгалтыг бол зохион байгуулсан. За энэ үзлэг шалгалтыг бол одоо өнгөрсөн Бямб нэм гарагт буюу одоо 2 өдөр бол зохион байгуулсан гэж. За энэ үрээндээ бол тухайн ажлын хэсгүүд бол барилга компани болон бичиг таад майнинг компани бол үйл ажиллагаатай болоод газар дээр нь очиж танилцсан. За ингээд одоо хууль зөрчсөн одоо энэ үйл ажиллагаатай холбоотой асуудлууд бол энэ зохиогч журмынхаа дагуу одоо шалгагдаад ингэж явж байна. Барилга компанитай холбоотой асуудал бичлэг тавигдсан. Энэтэй холбоотойсон цагдаагийн байгууллага, мэргэжлийн хэлтийн газар, байгаль орчны газар дээр маш шин шалгалтыг хийсэн. За тухайн барилга компани аж ахуйн нэгж байгууллагын хувьд бол албан ёсны лицензтэй холбоотой түн дээр үйл ажиллагаа явж байгаа. Холбогдох бичиг баримтууд нь бүрдэлтэй. 21 оны байгаль орчны менежмент төлөвлөгөө нь бол тухайн аж ахуйн нэгж байгууллага дээр байхгүй байсан учраас энэ дээр манай мэргэжлийн хэлтийн газраас зөрчлийг нээгээд үйл ажиллагаа шалгаж байгаа. За бичиг таад майнингтай холбоотой асуудлууд бас давхар шалгагдсан. За үүнтэй холбоотой бичиг таад майнинг дээр бас мөн ялгаа байхгүй. Шинэ шалгалтыг хийгдсэн. За бичиг таад майнинг болохоор албан ёсны тусгай зөвшөөрлөлтөй холбогдох бичиг баримт төрийн захиргааны төв байгууллагаас гаргасан бичиг баримт бүгд бүрэн. Гэхдээ гаргасан үйл ажиллагааны төлөвлөгөө бусад бичиг баримтууд нь газар дээр нь үйл ажиллагаа явуулж байгаа зөрчилтэй байсан учраас энэ дээр бас цагдаагийн байгууллага дээр бас эрүү үсгэн шалгагдаж байгаа. Бичиг таад майнинг компанидар бас өнгөрсөн жил бас мөн ялгаа байхгүй. Эрүү үсгэн шалгуулж байсан. За холбогдож этгээд нас арсан учраас хэрэг шийдвэр байдлаа прокурорын байгуул шилжиж байгаа. Энэ жил мөн ялгаа байхгүй дахин тухайн бичиг таад майнинг компанидар нь за голын айлсаа буюу 50 м дотор үйл ажиллагаа явуулж исэн газар дээр нь тогтогдсон учраас үйл ажиллагааг зогсоогоод за холбогдох материал за үйл ажиллагаа зогсоогоод цагдаагийн байгууллага эрүүгээр үүсгээд шалгахаар үйл ажиллагааг зогсоосон байгаа даа. Энэ нөхцөл байдалтай байна. За үүгээр одоо зөвшөөрлөлтөө талбайг хэтрүүлж 20 орчим метр газар хуч олборлолт явуулсан юм гэмт хэргийн шинжтэй үйлдэл тогтоогдсныг за цагдаагийн газар материалжуулан эрүүгээр үүсгэн шалгаж байна. За ер нь нэлээдгүй байгаль орчны журмын эсрэг гэмт хэрэг зөрчилтөй холбогдуулаад мэргэжлийн хяналтын байгууллага байгаль орчин мэргэжлийн хяналтын газартайгаа хамтран цагдаагийн байгууллага төлөвлөгөөт болон төлөвлөгөөт бус шалгалтуудыг хийж байгаа. За мөн одоо 3 аслагдсан газар цагдаагийн хяналтын постыг бий болгож байгуулснаар за өнгөрсөн оны мөн үетэй харьцуулахад гэмт хэрэг бол 50% буурсан. За том машин механизм, техник хэрэгсэл орж газрын хэвлэлийг гэмтэх, алт олборлох гэх мэт ийм үйл ажиллагаанууд бол энэ холбогдлолтой хэрэгүүд бол 50% буурсан. Тээврийн хэрэгсэл болон тэнд ашиглаж байгаа техник хэрэгслүүдийн бол одоо тэнд нь бол төр зогсоогоод битүүмжлээд за энэ хэрэг бүртгэлтийн ажиллагаа бол хийгдэж байгаа. За энэ дээр одоо байгаль орчин мэргэжлийн хяналтаас одоо тухайн талбайг хэмжээд экологи эдийн засгийн үнэлгээ гаргана. Тэгсний үндсэн дээр одоо энэ дээр бас хохирлын хэмжээ яригдаж энэ гэмт хэрэг одоо холбогдуулан бас тэр хохирлын хэмжээгээр нь энэ материалжуулан шалгана.